8 сар болж байна. Миний харшил хөдөлж байна. Нулимс гоожж байна. Нус гоожж байна. Хамар битүүрж байна. Саяхан хамрын тусаалгаа тусаацсан болохоор та хэд анзаарахгүй магадгүй. Гэхдээ би яг гуншаа яриад байгаа нь мэдэгдэж байгааз. Би бассейн сэлдэг байхгүй юу? Яг сэлэх үед ч гэсэндээ миний нүур бүр ингээд энгийн үеэсээ хит илүү аашлаад, улаагаад харшлаад. Одоо та хэд анзаарвал энд байгаа. Тийм учраас би ойрдоо бараг тогтмол сэлж чадахгүй байгаа. Та хэд ч гэсэндээ зуны цагаар 8 сарын үеэр хөвчлэн ингэж хэцүүддэг болвол ганцаараа биш шүү. Гэтэ та хэд харшилтай байж магадгүй. Гэхдээ чиний бодож байгаа шиг биш. За тэгвэл харшил гэж яг юу юм бэ гэдгийг яриа зав эхлээд. Харшил гэдэг маань хамгийн энгийнээр тайлбарлах юм бол чиний биед дархлааны эс гэж юмнууд байгаа. Тэр дархлааны эсүүд чинь дайсан биш зүйлсийг дайсан гэж андуураад дайраад сүржигнээд байгааг хэлж байгаа байхгүй. За хэдүүлээ одоо жоохон дэлгэрүүлээд үзэх юм бол чиний цусан дотор чинь 3 төрлийн эс байдаг заяа. Ялтас эс, улаан эс, цагаан эс. Цагаан эс нь дархлааны эс байхгүй юу? Яг дархлааны чамайг хамгаалдаг эсүүд гэсэн үг. Бусад эсийгээ бодвол харьцангуй цөөхөн байдаг. Гэхдээ маш үр дүнтэйгээр ажилладаг. За энэ хэд маань ямар ажил хийдэг юм бэ гингүүд өвлийн цагаар ямар нэгэн хүнээс ханиадны халдвар авлаа гэж чамайг бодъё заяа. Ямар нэгэн өвчин үүсгэгчээр үүсгэж байгаа тий бактери юм уу, вирус юм уу? Тэр өвчин үүсгэгч нь чиний биед халдаад цусаар чинь орлоо гэж бодоход тэр өвчин үүсгэгч эсийг чиний дархлааны цагаан эс за энэ дайсан мөн байна шүү гэж залгаад эсвэл идээд эсвэл голоор нь хуваагаад яадгийн устгаж гаргаж идэг. За юу. Харин харшлын үед ямар нэгэн өвчин үүсгэгч байдаггүй. Гэхдээ чиний дархлааны эс тэр гадны биетийг өвчин үүсгэгч байна гэж андуураад яг өвчин үүсгэгчийг устгаж байгаа юм шигээр аашлах юм бол тэр бол харшлын шинж тэмдэг. Жишээлбэл өвчин үүсгэгч биш зүгээр л тоос чиний хамраар ороод уушиг руу ч орлоо гэж бодъё. Уушигн дээр чинь цус ингэж солилцож идэг учраас тэр хэсгийн цуснуудын цагаан эс нь энэ гадны биет байна өвчин үүсгэгч байх ёстой гэж бодонгуудаа за яг бодохгүй л дээ. Гэхдээ яг тийм ойлголт аваад тэр гаднаас орж ирсэн тоосонцор дээр яг гаднаас орж ирсэн өвчин юм шигээр ингээд залгаад устгаад байх юм бол тэр бол харшил. Яг өвчин үүсгэгчтэй бид нар тэмцсэн үед яадаг үлээ те. Ханиад авсан үед бид нар халуурдаг, нусгоождаг, хамар битүүрдэг. Тэр бол чиний цагаан эс тэр гадны эсүүдийг яг дайтаад устгаж байгаа гэсэн шинж тэмдэг байхгүй юу? Харин харшлын үед гадны шинж тэмдэг байхгүй байгаа ч гэсэндээ яг тэр гаднаас орж ирсэн харшил үүсгэгчийг чиний цагаан эс дархлааны эс чинь дайсан байна гэж хүлээж аваад устгаад эхлэнгүүт яг өвчин үүсгэгчтэй тэмцэж байгаа юм шиг адилхан шинж тэмдгийг чиний бие чинь үзүүлдэг гэсэн үг. Халуурна. Яг хүнд үйдэлтэй хамарч нь улаан мэдэж гинөө. За тэнгуүтээ харшлын шинж тэмдгүүд илүү гарна. Чиний бие илүү эмзэг болно. Хамарч нь битүүрн амч нь яг минийх шиг ингээд гуншаа болно. Гэх мэтчлэн тийм нэрээ нулимс ус гоожно. Иймэрхүү байна. Энэ дээрээ сургуулаад үзэх юм бол бүх харшил яг хоолноос гаралтай байдаг гоох гэсэн үг байхгүй. Та хэдийн мэдж байгаагаар самарны харшил нэлээд түгээмэл байдаг. Яг самарны харшил бас нэлээд тийм хэцүү харшлуудад ордог байхгүй. Та хэрвээ кино дээрээс харж исэн бол ингээл хүмүүс бүр самар идэхээсээ бүр амар төвөгшөөдөг тийм үү. Бүр яана наад хоол чинь самартай юм шүү дээ. Энэ торт самартай юм шүү дээ гэл мэдхгүй самар идчих юм бол бүр ингээд хоолойн ингээд бүр бачуураад дотор талдаа ингээд хавагнаад бүр ингээд амьсгалж чадахгүй болтлоо харшлын шинж тэмдэг явагддаг. Тийм учраас самарны харшил бол маш хүнд. Зарим харшлууд тийм хүнд байдаг. Заримуд нь бол минийх шиг юм хөнгөн байдаг. За тэгвэл та хэд бодож магадгүй те. Ямрууд нь яг тийм хүнд, ямрууд нь арай юм гайгүй байгаад байна. Гэдгийг одоо ярилцъя заяа. Харшил гэж сая юу гэдгийг ярилцлаа. Тэгвэл яг харшил ганцхан төрөл байдаг юм уу, харшил олон төрөл байдаг юм уу гэх юм бол харшил маш олон төрөл байгаа. Би яг 10, 11, 12 настайдаа би өөрийгөө яг зуны цагаар зүгээр амар сул болчлоо гэж боддог байсан аахгүй. Миний дархлаа суларчлаа. Би зүгээр зэрлэг ногоо их байгаа болохоор муухай өнрөнэнс нь болоод миний хамар сонирн болоод байна гэж боддог байсан. Гэхдээ 2-3 жилээс эхлээд би яг ойлгож хэлсэн аахгүй. За харшил юм байна гэд. За харшил тэгвэл яг хэдэн янз байдаг юм бэ гэх юм бол хамгийн эхлээд надад тохиолдоод байгаа шиг улирлын шинжтэй гэж байгаа. Та хэрвээ өвөл чиний бие чинь ингээд илүү сулраа чи инээд илүү амархан хүрээдэг бол чинийх өвлийн шинжтэй харшил. Гэхдээ яг зуныхаас арай илүү ховор байдаг гэхдээ байдаг. Харин зуны цагаар над шиг ингээд ургамал тоосонсроос бүр ингээд хэд мэдрэмтгий болоод бассейны ус муснаас бүр ингээд хэд илүү харшлаад
нүүр чинь эмзэглээд тэнгуүтэ хамар чинь битүүрээд блоклогдоод нус чинь шингэн ус шиг гоожоод нулимс чинь гоожоод байх юм бол энэ бол улирлын шинжтэй харшил. За өөр юунаас болж болдгийм бэ хэм бол орчин тойрноос чинь болж болдог. Танай гэр чинь яг за яг муухагаар хэлэхэд чи гэрээ ойр ойрхон цэвэрлдэггүй байх юм бол гэр чинь тоос амархан хураана. Тийм орчинд тоостой орчинд яг чи харж чадахгүй ч гэсэндээ агаарт ингээд тоосонцрууд нь ингээд хөвөөд байж идэг байхгүй агаараас хөнгөн тоосонцрууд нь. Тэр хөнгөн тоосонцрууд тоосонцрууд чиний хамар руу орлоо гэхэд чиний уушиг руу ч маш амархан ордог. Тэр тоосонцор яг бичлэгнийхэнд хэлсэнчлэн харшлын шинж тэмдэг үүсгдэг. За тэрнтэй бас адилхан модны цагаан хөвөн гэж та хэд мэддэг тий цас орж байгаа юм шиг зуны цагт модноос ялгардаг цагаан зүйлс хүн шиг гэхдээ хүн биш. Тэр зүйлс чиний хамар руу орж болно. Орохгүйсэн ч гэсэндээ үнэр нь л ганцаараа гэхэд чи мэддэггүй байсан ч гэсэндээ харшил үүсгэж болж идэг. Эдэртэй төстэйгээр чиний орчин тойронд байгаа зүйлсээс болоод чи харшилж явах юм бол энэ бол орчноос үүсдэлтэй харшил. Зарим хүмүүс яг цуг амьдарч байгаа муур нохооноос өөртөл болж харшилдаг байхгүй. За энэ дэр нэг fun fact хэлэхэд байна штэ. Муур нохооноос яагаад харшилт юм бэ гэхээр ихэвчлэн амьтдаас өөрсдөөс нь биш үснээс нь харшилж яадаг байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс заримч биш ихэнх хүмүүс өсгөө мууртай амьдарч болоод идэг. Хичнээн муурны харшилтай байсан ч гэсэндээ өсгөө муур байх юм бол харшил өдөөгч бодсон үсэнд нь байдаг учраас үс байхгүй бол харшил өдөөгч байхгүй. Тэгэхээр өсгөө муур бол гэмгүй харшил үүсэхгүй гэсэн үг байхгүй. Зарим тохиолдолд бүр химийн, физикийн шинж чанартай харшил бас байдаг. Ямар учиртай юм бэ гэх юм бол за би сая дурдсан шүү дээ. Би явж сэлдгээ ойрноос чадахгүй байгаа гэдээ учир нь бассейны усыг тэр болгон ойрхон солиод байдаггүй учраас ариутгахын тулд дотор нь байгаа бохир зүйлсийг устгахын тулд яг холоор хийдэг байхгүй юу? Холоор гэдэг бодисыг хийдэг. Хэрвээ яг холоорын талаар жоохон нэг мэдээлэл өгөх юм бол өмхий нэртэй гэж хэлдэг. Бас хортой хий гэж хэлдэг. Гэхдээ яг усанд уусгасан тохиолдолд мэдээж хортой бодисуудыг шээсийг байхгүй болгодог, задлаад байхгүй болгодог. За тэгэнгүүт тэр усанд байгаа холоорноос чи биетэйгээ харьцуулахад нүүрний арьс хэд эмзэг байдаг учраас тэнд байгаа холоорноос чиний нүүрний чинь арьс гэмтэх магадлал маш их байдаг. Энэ хэсэг маань яг харшлын шинж тэмдэг явагднахээс илүү гэмтэж явагддаг байхгүй юу? Чиний нүүрний арьс чинь илүү нэмгэн байдаг гэх юм уу? За би яг мартчихлаа. Гэтэ яг илүү эмзэг байдаг учраас гэмтэх нь илүү амархан байдаг. Тэгвэл хэдүүлээ одоо байж штэ. Яг ямар харшилтайгаа яаж мэдэх вэ? Тэ бүх хүн ингээл би нарны харшилтай, би өндөгний харшилтай, би самарны харшилтай гэж анханасаа мэдэхгүй штэ төрсэн цагаасаа. Тийм учраас ямар харшилтайгаа мэдэх юм бэ гэхийн тулд шууд эмнэлэг рүү очиод янзын гоё үнэтэй 5-600 мянган цусны шинжилгээ өгөөд байх ямар ч шаардлага байхгүй. Эхлээд 2-3 сарын хугацаанд өөрийгөө тандаад үзэх хэрэгтэй. Тандаад ажиглаад юунаас харшил үүсгэж ийн бэ гэдгийг ажиглах хэрэгтэй. За яаж вэ гэх юм бол хамгийн эхлээд өдөр байна уу, шөнө байна уу гэдгийг нь анзаарах хэрэгтэй. Чи өдрийн цагаар явж байхад чинь харшил нь хөдөлж гин үү? Эсвэл бол шөнийн цагаар унтж байхад чинь хамарч нь битүүрээд байна уу? Эсвэл өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээд байна уу? Өдрийн байна уу, шөнийн байна уу гэдгийг нь ялгаж мэдэх хэрэгтэй. Дараагаар нь чи гадаа байна уу, дотор байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чи гэрт байхад чинь харшил нь хөдлөөд нөө, гадаа байхад чинь харшил нь хөдлөөд нөө. Гэрт байгаад яг цонхнуудаа онгойлгодог шүү дээ ихэнх айл. Тийм байхад бол яг гадаа байгаатай адилхан үйлчлэгээтэй гэж үзэн шүү заяа. Тэгэхээр гэрт байна уу, гадаа байна уу гэдгээ сайн ялгаж авах хэрэгтэй. Дараагаар нь аль улирлын шинжтэй хөдлөөд байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Жишээлбэл зарим хүмүүсийн харшил зуны цагаар илүү их хөдөлдөг байхгүй юу? Яг л минийх шиг. Тэгэхээр чинийх өвөл хөдөлж гин үү? Хавар хөдөлж гин үү, намар хөдөлж гин үү, зун хөдөлж гин үү, улирлын шинжтэй байна уу? Улирлын шинжтэй бол аль улиралд илүү их чиний бие чинь сулдаж, илүү харшлын шинж тэмдэг их ажиглагдаж байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тэгжингүүтээ дараагаар нь чи юунд их хвчлэн хөрөнгүүд харшил нь хөдлөөд байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл чи хичээлээ их хийдэг, дэвтэр номдоо их хүрдэг гэж болно шүү дээ. Тэр дэвтэр номноос харшлаа гингүүд тоос нь алдсан байж магадгүй, тоосны харшилтай байж магадгүй. Гэх мэтчлэнгээр юунд хурж ийн вэ гэдгээ сайн анзаарч ажиглах хэрэгтэй. Эсвэл бол усанд сэлдэг байна уу? Тэ над шиг усанд сэлээ тэрнээсээ харшлын шинж тэмдэг илрээд байх юм бол чи холоорноос харшилтай байж магадгүй илүү эмзгээр гэж болно. За та бүр дэлгэрэнгүй явмаар ах юм бол эмчдэр очоод яг харшлын хямдхан тестүүд байдаг аахгүй яг төрөвчийг чинь над чигээр туранхай олгоод байхгүй. Гэхдээ та хэдий үр дүнтэйгээр ямар харшилтай байна вэ гэдэг чинь тодорхойлоод өгөх тестүүд байдаг. Хамгийн алдартай нь хэм бол чиний арьсан дээр чинь ингээд хэсгүүд гаргаж ирдгүүтэй ямар нэгэн зүйлс ингээд те доор нь шахаад зүгээр шахаад хүлээгээд
ямар шинж тэмдэг ажиглагдаж байгаагаар нь юунаас харшилтай вэ гэдгийг нь гаргаж ирдэг team тест байдаг. Эсвэл бол бусад жинхэнэ миний ихэнд хэлсэнчлэн цусны шинжилгээ байгаа. За ерөнхийдөө л эмчдэр очиод асуугаад ямар шинжилгээнүүд хийж болохыг чамд хэлээд өгнө. Гэхдээ чи яг судалж байгаад очихгүй бол зарим хувийн эмнэлгүүд ашигаа бодох хандлагатай байдаг шүү. За яг одоо хамгийн аимшигтай нь үлгэр домог мэд болцсон монголчуудынхаа мухар сүсгийг хэдүүлээ үгүйсгье. За хамгийн эхлээд харшил бол зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан штэ гэж нэг хэсэг хүмүүс хэлдэг заяа. Ихэвчлэн настай хүмүүс хэлж байгааг би яг сонсч ирсэн. Харшил гэл ингээл аннаасаа унгангууд яана хүүхдэд л зориулагдсан штэ гэж солиордог заяа. Энэ яагаад худлаа юм бэ гингүүд үгүй ээ гэхгүй юу. Гэхдээ зөвхөн хүүхэд том хүн гэлтгүү. За мэдээж хүүхдийн дархлааны систем сул байгаа юу гэх юм бол томчуудтай харьцуулахад тийм. Гэхдээ тэр нь юу гэсэн үг юм бэ гингүүд хүүхдүүдийн дунд харшил илбэг байна уу гэхээс зөвхөн хүүхдүүдэд харьцуулсан штэ, зориулсан штэ. Зөвхөн хүүхдүүдийн зүйл штэ гэх юм бол маш өрөөсгөл ойлголт болно. За дараагаар нь чи харшлаа ингээд даван тулж чаднаа гэж солиордог зарим хүмүүс заяа. Байнга бол үгүй байдаг. Зарим аллергинууд жишээлбэл самрын аллергитэй байлаа гэж бодоход самрын аллергийг эмчлэх магадлал бүр маш бага байдаг байхгүй юу? Яг бүр астматай хүн шиг маш хэцүү чи баг насаараа энэ харшилтайгаа явах магадлалч байдаг. Зүгээр л шинж тэмдгүүдийг нь багасгаж болно гэхээс тэр харшлаа байнга эмчилж болно гэдэг зүйл бол байхгүй. За чи яг сүржигнээд байна гэж зарим хүмүүс хэлдэг заяа. Үгүй ээ. Яагаад гэх юм бол чиний бие зүгээр л яг бүх хүмүүсийнхтэй адилхан биш байхгүй юу? Бүх хүмүүсийн бие адилхан байх юм бол одоо юу юм бэ те? А4-ийн цаас, бодолтой А4-ийн цаас юм уу аашийн. Хүн болгоны бие нэгэн жигд замаар үйлдвэр шиг нэгэн жигд замаар ажилдаггүй. Яг бага хэмжээнд өөрчлөлтүүд байдаг өөр зүйлс. Тийм учраас чиний дархлааны систем чинь бусад хүмүүсийнхээс өөр үж болно. Тийм учраас чи тэр хүмүүсийн харшилдаггүй зүйлээс чи харшилж болно. Тийм учраас чи харшиллаа гэд сүржигнээд байгаа гэсэн үг бол ерөөсөө байхгүй. Чи харшлаа эдгэхийн тулд эсвэл бол харшиллаа гэд шууд эмчтэр очиод авах шаардлага байхгүй. Учир нь гэрээсээ харшлаа зохицуулах аргууд маш олон байдаг аахгүй. Одоо жишээлбэл би л ихэд харшлынхаа явцад эхийн явцдаа л нэг удаа эмчтэр очиж зөвлөгөө авч исэн. Өөрийнхөө эмчтэр. Тэгэхэд бол нэг сүртэй юм хэлж өгч байгаагүй. Зүгээр л усаасаа уугаарай, харшлагаасаа эмийг уугаарай, толгооныхоо эмийг уугаарай гэж л хэлж исэн. Харин та хэдэд яг би яг юу гэдгийг хэлэх юм бол бассейны дараа би ингээд яг алой түрхдэг заяа нүүрэн дээрээ. Миний нүүр ингээд амар эмзэг байхгүй юу? Яг нүүрний арьс мэдээж миний арьсыг бодох юм бол эмзэгийн хувьд бол эмзэг. Гэхдээ минийх бол баг бүр арай л гамшигын эмзэг байгаад байдаг байхгүй юу? Бүр ямар ч тийм зөөлхөн бүтээгдэхүүн гэж байгаад хэрглэж үзсэн миний арьс бол яаж иж байгаа л харшилдаг заяа. Тийм учраас алой бол ямар нэгэн тийм орц найрлага байхгүй шүү дээ. За энэ ямар нэг спонсор байхгүй болохоор би ингэ харуулахгүй шүү. Зүгээр л ийм илүү дотор орц найрлага байдаггүй. Өтгөндөө маягийн тийм бүтээгдэхүүн байдаг учраас арьсан дээрээ түрхэж байлгаж агаад угаачдаг эсвэл хонуулцдаг. За тийм байна. Хаяада хамар битүүрэх юм бол хамрын тусаалга надад байгаа. Хамрын тусаалга түрхдэг заяа. За дараачаар нь гэх юм бол алдарт толор фенам юм байна. Энэ ямиг унтахынхаа өмнө нэг 2-3 цагийн өмнө уучдаг. Яг нэг аимшигтайгаар үр дүн гараад байна уу гэх юм бол мэдээж үгүй. Би 7 хоног уугаал ханиад идэгж байгаа юм шиг идгээд байна уу гэх юм бол мэдээж үгүй. Гэхдээ миний харшлын шинж тэмдэг мэдэгдэхүйцээр багасдаг. За сая ярьсан ч гэсэндээ одоо энэ хэсэг дээр яг жоохон ерөнхийлөөд базаад чи харшилтай болвол юу хийх хэрэгтэй вэ гэдэг нэг тийм starter pack маягийн юм хий заяа. Хамгийн эхлээд арьснаасаа болж харшилдаг бол арьсаа сайн цэвэрлэж, чийгшүүлж амрааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл за би яг өөрийнхөө мэдж байгаагаар л яг жишээг авчи заяа өөр дээрээ би бассейнд явдаг тийм үү. Чи ч гэсэндээ адилхан ямар нэгэн арьсанчин нөлөөлөлт үйл ажиллагаа ямар нэгэн зүйл хийдэг болвол тэр үйл ажиллагааныхаа дараа заавал арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Яг уу мэдээж алой байж болно. Эсвэл хэдийн үнэтэй ч гэсэндээ мист надад үйлчлдэг байхгүй юу? Яг чийгшүүлээд амрааж өгдөг. Гэхдээ ихэнх арьсны тийм чийгшүүлдэг бүтээгдэхүүнүүд алкогол агуулдаг. За зарим нь гэх юм бол цай майны найрлага бас агуулад байдаг. Алкогол, цай найрлага хоёр яагаад буруу юм бэ гэнгүүт алкогол давстай адилхан арьсыг чинь хуурайшуулж өгдөг учраас хэдий бага хэмжээгээр алкогол агуулдаг бүтээгдэхүүн байлаа ч гэсэндээ асууж агаад зайлс хийх хэрэгтэй. Ерөөдөө спиртл гэсэн үг шүү дээ. Үнэр оруулахын тулд ихэвчлэн алкоголыг оруулдаг байхгүй. Тэгэхээр тэрнээс зайлсхийж өгөх хэрэгтэй. Би юу зөвлөх юм бэ гэх юм бол
алгыг ашигла. Тэгчингүүдээ хамраа сайн цэвэрлж өгөх хэрэгтэй. За нөгөө нэг бүр 500 г амын савтай бүр ингээл хамралуугаа ус хийгээл ингээл шахаал нөгөө талаараа усаа гаргаж ирээл угааж маадаг зүйлс бол мэдээж чамд ерөөсө хэрэггүй заяа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол зөвөр л нусаа сайн нийчих, хамрын тусаалга байгаа бол бүр үнэхээр битүүрээд байвал хамрын тусаалга юм уу цацлах хэрэгэлчих. Гэхдээ яг хамрын тусаалга цацлага эдэрт нөгөө нэг байдаг бодис нь чиний энэ хэсгийг чинь хамрын чинь энэ хэсгийг суллаж өгөхийн тулд хүчтэй бодисоор суллаж өгдөг аахгүй ингээд наркоз гэж байдаг штэ. Хагалгаанд оруулахын тулд та яадаг унтуулдаг тийм бодисоор энэ хэсгийг чинь ингээд баг мдээгүй болгож өгөөд энэ хэсгийг чинь замыг ингээд тэлж өгдөг заяа. Тийм учраас наркоз чинь өөрөө те донтуулдаг үйлчлэгээтэй бодис. Яг никотинтай адилхан. Тийм учраас хамрын тусаалга цацлагыг нэг ашиглалаа гэхэд 2 3 өдөр л ашигла. Заяа үсрээл. Тэрнээс цааш үнэхээр болоод явхаа болчвол үнэхээр энэс татгалз. Яг хамгийн ихтэй 5 хоног л ашиглавал үнэхээр болохгүй бүтэхгүй байх юм бол 5 хоног ашиглаад гар өөр арга ашиглаж эхэл. За яг усаар утдаг юм уу, уураар утдаг юм уу, юу гэдгийг эсвэл зүгээр л яг тарчилт юм уу те тэр хэсгэрээ үлд. Тэгэх юм бол та яг донтолтоос ядаж сэргийлнэ штэ те. Тэгэх юм бол та хэдийн хамар чинь байсыгээл битүүрээд байха болно. Гэхдээ яг энэ донтох юм бол та хэдийн бодож байгаа шиг донтохгүй зөө тамгин донтож байгаа юм шиг. Та хэдийн хамар чинь л байн битүүрээд идэг болно гэсэн үг. Тэгчмүүдээ агаар цэвэршүүлэгч болон цонхоо онгойлгохдоо ухаантай хандах хэрэгтэй. Яг яагаад ухаантай ханд гэж байгаа вэ гэх юм бол өдрийн цагаар ихэвчлэн зуны үед яг нэг модны цагаан юм чинь бүр амар цас шиг байдаг штэ. Тийм зүйлсээс зайлсхийхийн тулд өдрийн цагаар цонхоо баг онгойлго агаар цэвэршүүлэгчээ сайн ашигла. Эсвэл сэнсээ ашигла. За тэнгуүдээ шөнийн цагаар бол цонхоо онгойлгоод хоноороо гэж би бол хэлэн заяа. Та хэд нөгөө нэг дархлаа дэмжих юм гэж мэдхүү. Нэр нь юу вэ? Антигистамин гэдэг төрлийн эмнүүд гэдэг юм заяа. Би монгол нэрийг нь олсонгүй манай биологийн багш үзчихвэл үнэхээр уучлаарай би тийм. Би хичээлдээ сайн байсан мэдж байгаа. Гэтэ би энийг үнэхээр мэдэхгүй байна багшаа. Гэтэ антигистамин гэж та хэд тийм төрлийн эмнүүд байгаа. За би юм битсэн байна. Лоратадин, цитризин. За харшлын эмнүүд л гэсэн үг заяа. Дархлааны харшлын эмнүүд. Ийм эмнүүдээс ерөөхдөө бол зайлсхийх хэрэгтэй. Яг та хэд үнэхээр бүр баг магаасаа хэрэгэлдэг ээж авч нь мэддэг юм биш л бол эмчийн хараа хяналтан доор ашиглах хэрэгтэй. Тэрнээс биш ихэнх ийм эмнүүд бол зүгээр яг арьс арчилгааны бүтээгдэхүүн шиг ихэнх эм нийлүүлдэг газрууд ашигаа бодож гаргасан юм байдаг учраас ийм эмнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Дараагаар нь гэртээ ирэхдээ заавалчгүй хувцсаа соль. Яг та хэд над шиг ингэж гэрээ хувцс гэж байдаггүй байж магадгүй. Гэхдээ та хэд яагаад гэрээ хувцс гэж юм гаргаж ирээд гэртээ ирэхдээ заавал хувцсаа соль гэж байгаа юм бэ гингүүд гадуур явж байгаа тийм үү. Гадуур явж явах чинь мэдээж хувцсан дээр чинь тоосонцрууд нь алдна, гадны бодисууд нь алдна. Гадна автобусанд суулаа гэхэд автобуснаас чинь нэг юм баахан бодисууд нь алдна. Ерөнхийдөө л тэр бүх зүйлсээ гаргаж ирээд гэртээ ирээд солих хэрэгтэй. Болвол за энэ тал дээр дахиж нийлүүлж ярихгүй, өргөжүүлж ярихгүй. Тэгэхээр ерөнхийдөө л гэрээ хувцс, гадуур хувцс гэж гарга заяа тусна. Заавал. Дараагаар нь гэх юм бол за энд та жоохон дургуутч маадгүй. Гэхдээ үнэртэй усаа жоохон багасгах хэрэгтэй. Яг гоо мэдээж би ч гэсэндээ үнэртэй ус ашигладаг. Би бүр 2 3 үнэртэй ус ашигладаг заяа. Гэхдээ яг дандаа бүгдийг нь хольж цацахгүй штэ нэг ийм юм ч юм уу те ингээд. Надад бол үнэртэй ус байгаа. Гэхдээ би бол ойрын бараг 100 ашиглаагүй. Яагаад гэх юм бол хүчтэй үнэр бас алкогол агуулсан яг үнэртэй ус ч нугасаа л алкогол агуулдаг штэ. Тийм учраас үнэртэй ус хүчтэй үнэртэй зүйлс та хэдийн харшлын үйл явцыг чинь улам ингээд сэдэж улам өдөөж өгөөд идэг. Одоо жишээлбэл гал гарч илаа гэж бодоход дээр нь тус асгаж байгаад ямар ч ялгаагүй заяа. Алкогол чиний арьсыг хуурайшуулна. Хамарлуу ч орлоо үнэрлээ гэхэд чиний цагаан эсүүдийг чинь улам бүр түргэсгээд улам бүр ингээд байлдий гэдэг зүйлийг нь илүү өдөөж өгнө л гэсэн үг байхгүй. Бүртээ бараг чи ингээд нэг дайнд явж байгаа мортон цэрэг байлаа гэхэд чиний дайны талбарыг чинь гал дээр тавьчихж байгаа л гэж байгаас ямар ч шалгаагүй. Тэгэхээр яах нь гал дээр гал гарч байгаа газар тулж байгаа цэргүүд илүү сандрна. Тэрнтэй адилхан чиний цагаан эсүүд чинь ч гэсэндээ чиний дархлааны эсүүд чинь ч гэсэндээ улам сандрна л гэсэн үг. За хамгийн сүүлд нь гэх юм бол базаа дээр гэх юм бол харшил гэдэг маань ерөнхийдөө зүгээр ч нэг баг сагхан энгийн бус зүйл бол биш юм аа. Яг амьдралд удаан үргэлжилдэг харшил бол амьдралын чинь үйл явцад мэдээж нөлөөлж байгаа. Яг чанартай амьдрья гэдэгт мэдээж нөлөөлж байгаа. Амьдралын чинь чанарыг буулгаж байгаа. Тийм учраас юу гэдгийг чиний нойрыг чинь муутгаж болно. Унтж байгаа чинь хамарчин мэтүүрээ дэвлж чинь мэдээж гой унтчихдаггүй штэ. Чиний дэглэм хоолны дэглэмтэй чинь тоглож наадаж болно. Чиний бүтээлч байдалтай чинь тоглож наадаж болно. Чиний бүр өөртөө итгэх итгэлээр чинь наадаж болно.
бүр цаашлаад ярих юм бол өөртөө идэх итгэлтэй чинь наадлаа гэх юм бол сандрал, сэтгэл зовнил юу гэдгийг тэр зүйлс чинь бүр илүү ихсэж болно. Бүр цаашлаад сэтгэл зүйч дээр чинь ч гэсэндээ тоглолт хийж болдог байхгүй. Яагаад гэвэл ингээд хэд хоног, хэдэн 7 хоног, хэдэн сараар удаан үргэлжлээд байгаа харшил бол угаасаа л чиний сэтгэл зүгээр чинь ямар нэгэн байдлаар тоглоно штэ. Хичнээн хүмүүст хэлэхгүй дотроо хадгалаад байгаа ч гэсэндээ яг мэдчихээн заяа. Чиний сэтгэл зүйч нь бол бүр амар ядарсан байгаа. Заяа. Тэгэхээр үгүй ээ, харшил болвол зүгээр ч нэг энгийн бос зүйл биш. Харин чанартай амьдралыг чанаргүй болгож идэг зүйлсийн нэг мөн юм аа. За тэгээд хамгийн сүүлд нэхэд энэ 8 саржингаал би баг уйллаа, нусгоочлоо. Тэр үнэхээр хэцүү байна. Яг юу мэдж байгаа ч гэсэндээ би бол үнэхээр хэцүү байна. Тийм гоё бол биш байна өө. За та хэд тэгээд харшилтай байгаад ямар нэгэн арга хэмжээ өөрсдийнхөө авдаг болвол яг яаж гайгүй болгосон бэ гэдгээ доор комент сект бичээрэй. Яг бүгдээрээ арай илүү баг зовноо л гэсэн үг шүү дээ. Тэ арай баг зовох зөвлөмжүүдээ бусдаагаа хаваалцаад арай илүү баг зовцгоё. Яг тэгээд лайка дараад, subscribe дараад ирээдүйн бичлэгүүдэд хүлээж аваарай. Ирээдүйд шалгалтууд дээр яг миний өмнө хийсэн 5 бичлэг шалгалтууд дээр илүү төвлөрсөн байсан шүү дээ. Тэрнтэй адилхан миний ирээдүйн бичлэгүүд ч гэсэндээ шалгалтууд дээр төвлөрнө. Гэхдээ хажуугаар нь бас юм эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал, хүмүүсийн асуулт хайж идэг, хүмүүст байдаг асуултууд, гэхдээ тэд нар хариулт төдийлөн олдоод байдаггүй. Тийм зүйлс дээр бас ярилцсан. За энэ видео тийм байна. Орой үтсэн бол сайхан амраарай. Өдөр үтсэн бол хичээлээ хийгээрэй. За юу. За баяр таа.